За баярлалаа. Би дэмжиж байгаа. Тэгээд өнгөрсөн 10 жилийн яам тохируулагч агентлаг, хэрэгжүүлэгч агентлаг гэсэн энэ бүтцийг эвдэж оруулж ирж байгаа нь бол би реформын эхний алхам гэж үзээд энийг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 10 жилд энэ засаглалын энэ бүтцийн үр дүнд бол Монгол улс бол олон улсын бүх рейтингээр засаглалын бүх үзүүлэлтүүд нь унссан. Тэрний хамгийн тод илэрхийлэл бол Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индекс байгаа. Тийм учраас энийг ингэж оруулж ирж байгааг бол би дэмжиж байгаа. Харин түрүүн хэлсэн тэр ерөнхий сайдын хэлсэн тэр өөр дээрээс тэр давхардж байгаа юм гэдэг юмыг аваа ичи улсын хөгжлийн бодлого. Энэ бол маш буруу. Ерөнхий сайдын яг тэр эрхлэх ажлын хүрээнд л өнөөдрийн дэлхийн бүх ерөнхий сайд хариуцдаг нэг чиг үүрэг байна. Тэр нь бол Монгол улсын доктортой хөгжлийн бодлого гэсэн. Энийг тавьжсан ерөнхий сайд л байж иж энэ бүх тэр реформын асуудлууд чинь дээрээ зангидагдана гэсэн үг. Тэр бүсчилсэн хөгжлийн бодлого гэдгийг бол хэрэг эрхлэх газрын үн дээр дутуу орхисон байна. Энийг бол цаашдаа байх ёстой. Сангийн яамн дээр тэр эдийн засгийн хөгжлийн яамыг бол ерөнхий чиг үүргийн яам болгоод тавьчихвал ногоон хөгжлийн яам, эдийн засгийн хөгжлийн яам гэж хоорондоо огт зөрчилдөг. Харилцан бие биенийг нөхөөд явах юм институцийн бүтэц гарч ирнэ. Чиг үүргийнхээ өөр, ерөнхий чиг үүргийнхээ өөр. Тийм учраас энийг тийшээ хийсэн дээр баха гэж бодож байна. Дээр нь тэр ногоон хөгжлийн хувьд бол тэр хэрэг хуучин байгаль орчны чиг үүрэг ороод ирсэн учраас одоо байнгын хорон дээр зарчмын зөрүүтэй томьёоллоор ногоон хөгжлийн асуудлуудыг оруулаад ирэх гэж байгаа. Тэрнийг харин тэр байнгын хорон дээр дэмжихийг та бүхнээс хүсэж байна. Дээр нь хит хитэн яамны юун дээр дутуу юмнууд байна. Жишээлбэл засгийн газрын хэрэг хэрэглэх газар энэ нь одоо нөгөө бүх намуудын амлсан хүнд сурталыг арилгана гэдэг чинь засаглалынхаа аль бүтцэд нь явах юм. Энийг хийдэг олон улсын шалгарсан арга нь төрийн зохицуулалтын шинтгэл буюу бизнесийн орчин шинтгэл гэж байдаг. Энэ аль яамн дээр байх юм. Хэрэг эрхлэх сайдын газар одоо хэрэг эрхлэх сайдын хүрээнд тэр нэмэгдэх ёстой. Нөгөө талаас бол эдийн засгийн хөгжлийн сайдын үйл тэр чиг үүрэгт нэмэгдэх ёстой. Энэ дутуу орхигдсон байна. Дээр нь спорт, аялал жуулчлал гэдэг энэ бол цоош нь алхам. Өөрөөр хэлбэл Монгол улс цоош нь энэ дэлхийд өөрийнхөө эерэг дүр төрхийг таниулах буюу үндэсний брендинг хийх бодлогоо сая ерөнхий сайдын тэр өмнөх ирсэн тайлбар дээр байна л. Тэгсэн мөртлөө чиг үүрэг дээр үндэсний брендингийн бодлого гэдгийг орхицсан байна л. Тэгээ энийгээ бас нэмэх хэрэгтэй. Дээр нь хөдөө аж ахуйн сайдын эрхлэх хүрээнд бол хөдөө аж ахуйн асуудал орсон мөртлөө яг одоо сүүлийн жилүүдэд хийгээд байгаа орчин үеийн дэлхийн хандлага тэгээ хөдөө аж ахуйн яам нь өөрөө гишүүн нь болцсон органик хөдөө аж ахуйн бодлогын асуудлууд орхигдсон байл. Гэх мэтээр ийм зүйлүүдийг ерөнхийд нь одоо оруулаад өгчүүл энэ оруулж ирж байгаа асуудал маань төрөүний 10 жил болсон үр ашиггүй гэдгийг баталсан тэр засаглалын схемээс засаглалын бүтцээс зүхтаасан их шинэлэг байдлын оролдлого байж анхны одоо тийм одоо санал одоо анхны бодлого байна гэж би ойлгож байгаа. За баярлалаа.